За маш хурдан үгийн сүлжээ бүглөө. За үгийн сүлжээ баг болгонд нэг үгийн сүлжээ өгсөн байгаа. Үгийн сүлжээний асуулт үгийн сүлжээний бүсэлтэй өгсөн байна. За багаараа ярилцж байгаа бүгдөө үгийнхаа сүлжээ бүглөө.
асаарай. За натрий орсон уу? Натрий орсон уу? Хлор орсон уу? Кальций орсон уу? Йод орсон уу? За уусмал. Молекул. Бодис. Орчин. Азот. За энд ороогүй ямар үгүй? Тэгтээ өнөөдрийн тэгвэл бидний үзэж байгаа хичээл ямар сэдвтэй байх нь вэ? Уусмалын орчин гэсэн сэдвтэй байх нь. За тэтгэр дээрээ явсараа тавиад ачаар бүжээрэй. За нэгдүгээр ширээний амар зээл уушаарай. Зэрэг. За уусмалын орчин ба индикаторын тухай ойлголттой. За зорилготой хүрэхийн тулд дараах зорилгоодыг төшөөлье. За хоёрдугаар ширээний замбар гаргав шүү дээ. Уусмалын орчин тодорхойлох индикатор бодисыг нэгдэл индикатор бодисын тусламжтай уусмалын орчин тодорхойлох арга эзэмших, универсал цаас ашиглах, уусмалын pH-ийг тодорхойлж арга эзэмших. За ийм тодорхойлох аргуудыг эзэмших гэсэн зорилтыг тавилаа. За одоо бүгдөө хүм ширээ болгон дээр 3 шилнүүд, бодистой 3 шилнүүд гэсэн байгаа. За бодистой 3 шилнүүдээ юу гэж хэрэглэдэг? Ажиглана уу? Орчингийн тодорхойлолт ямар бодисууд вэ? Шалгар, натриош, кальциош. За эдгээр юу за хийх нь шалгар нь ямар орчинтэй гэж бодож танин бодлоо. Ямар нийгмэл өдсөө? Шалгар. Давсны хүчил. Кальциод нь давс. Натрий хлорид нь шүл. За тэгвэл орчин гэхээр одоо мэдээж хүчил ямар орчинтай ах вэ? Хүчил ямар орчинтай ах вэ? Хүчил ямар орчинтай ах вэ чинь? За хэлье. Чам. За хин ахмад хэлээ. Хүчил ямар орчинтай гэж үзэж байна? Чам. Хүчил. Хүчилтийг орчинтай. Тэгвэл давс ямар орчинтай юм болоо? Энэ тэлмэн хэллээ ш. Саармаг гэж юм. Саармаг гэж юм. За тэгвэл шүрт ямар орчинтай юм болоо? Шүртлэг орчинтай. Шүртлэг орчинтай. Тэгвэл уусмалын орчин хэдэн орчин байх нь вэ? 3 орчин. За хэд хэлье? Шүрт хүчил ямар орчинтай ах нь? Хүчилтэг орчин. Давс саармаг. Хүчил юу? Шүрт шүртлэг орчин байх нэ. За одоо бүгдөө уусмалын орчныг таньдаг индикатор бодисууд байдаг. Илрүүлэлт тэрийг болохоор илрүүлэгч бодисууд гэж нэрлэдэг. За өргөн хэрэглэгддэг индикатор бодисууд гэдэг болохоор лакмус, метилронч, фенолфитлин гэсэн 3 бодисыг индикатор илрүүлэгч бодисыг өргөн хэрэглэдэг байна. За энийг маш хурдан дэвтэртэй тэмдэглээд байна. Ямар 3 индикатор бодис гэж байна? За багуудыг тусна.
За нэгдүгээр салааныхан бүгдээ дууссан байна. Хоёрынхан за одоо бүгдээрээ дууссан бол дараагийнхаа үйл ажиллагаанд оръё. Дараагийн ажиллагаа болохоор дадлага ажил. Дараа бүсэлтэнд индикаторын өнгийн өөрчлөлт, уусамлын орчин, тус бүр хэрхэн өөрчлөгдөж буй туршилтаа илрүүлцгээе. За одоо бүгдээрээ над туршилт заа өгсөн байгаа. Заавалтай бүгдээрээ танилцъя. За үүний өмнө багшны нэг зүйл анхааруулах ёстой. За бүгдээрээ туршилтаа авч байгаас наашаа бүгдээрээ анхаарал хандуулаарай. За энэ бодит дотор чи хүчил байгаа юу? Шүлт байна уу? За тэгвэл хүчил шүлттэй ажиллах аюулгүй ажиллагаагаа бүгдээр ингэ санаарай. Хамгийн үндий нүднээс хол байлж байна. Тийм. Гар дээр тусвал яах юм? Усаар хүрдэг байна. Нүднээсээ хол, тийм ээ? Хараараасаа хол. Чөөр. Хамраараа хандах өндөртөж болохгүй, тийм ээ? За гэх мэтлэнгээр бид нар хэдгээр ангид үзлээ юм? 8 дугаар ангидаа аюулгүй ажиллагааны дүрмийг үзсэн байна. За маш сайн байна. Санаж байгаа одоо туршилт руугаа хацгаая. За одоо нөгөө сүлдээ нөгөө энэ орчингуудаа дээд нөгөө өгсөн нөгөө нэг бүглэг багаараа бүглэх хэрэгтэй бүсдэгтэй орчингуудаа дээд хэмжсэн байгаа шүү дээ. Яг фенотипийн лакмус мэдээлэл гэсэн идрүүлж бодуудаа дажуулах юм чинь. Тэгээд яг нөгөө тухайн уруулаар өгсөн өмнүүдийн бичнэ. За Өмнөд юм. Чуйныг хэвчээ. Атмосфера чирээ. За, Умны өөрчлөлтийг харсан уу?
Идсэн чи ямар орчин дээр ягаан юм гэж байна? Лакмус. Тэгэхээр болцсон юм. Одоо нэг өнцгой гэдэг нь. Ашиглаад юм шүү дээ.
нөөний хувьд байгаа тийм хуудасаа. Тэр дээр нөгөө орчин идрүүлж байгаа нэрсийг бичээрэй. За тэгээд бүгдээ тулгацгаая. За тэгээд өөрсдөө хийснийг багаараа хийснийг багшийнхаа энэ өмнөдийн өөрчлөлттэй тулгаж хараарай. За тэгээд ажлын хуудсан дээрээ зөв болгож тэмдэглэж аваарай. Лакмус байх учраас дээдлийн тэр 3 үгийг бид нэр шууд яа тэ. За мэдээлэл ранж финал фитлиний өнгүүдийг бид сайн туршилсан байгаа. Тэгээд тэр туршилт чинь таны туршилсан зөв байх уу гэдгээ болгож хараад өөртөө зөв болгож авах шүү. За 2 дугаар сарлааныхан бүгд болсон байна. 3 дугаар баг бүгд болсон байна. За манай 1 дугаар багийнхан арай амжааг багш байна. За бодлаарай. За хийх зүйлээ. За одоо бүгдөө багшаа хийсэн одоо энэ индикаторын өмнөний өөрчлөлттэй өөрсдийн хийсэн туршилтын үр дүнгээ хацуулж үнэлгээг өгцгөө. За 1 2 3. За одоо тэгвэл бүгдөө энэ багшаа хийсэн одоо эргээд зөв болгож нөгөө юу дээр бичээрэй. Дадлаг хуудсынхаа дотор дээр бичээрэй. Цаасан дээр. За бүгд дадлаг ажил хоёулаа цаасан. Универсал индикатор цаас ашиглан уусамжийн pH-ыг тодорхойлох арга зурсан. Дадлаг ажил 2 гэсэн заавар над байж байгаа тийм ээ. За тэрийг уншаарай бүгдээ. Эхлээд дадлаг ажлынхаа заавартай маш сайн танилцсан. Тэгээд одоо дадлаг ажлаа уншдаг. За уншаад яцсан бүгд одоо энэ сайхан дадлаг ажлаа ороорой. Ингээд зураг авч. Асаа авч. Байж байна. Өдрөө байж л. Жупити асаа. Асаа бэм.
Хийгээл таглаа шүү. Шинээр хэлсэн юм. Шинээр таглаж чадна. За үжээсэн юм. Нэг шаргалжсэн зөв нэг шар. Хоёр шүү. Тэгэхээр одоо энэ дээр үр дүнгээ тавьдаг. За. Үр дүн. Болоогоос хэрэг 10 гэхээр чи. Дараач хаад шиг. Одоо тэгээ энийг одоо над мөрсөл цаастагаа харсан. Нэг юм шиг. Хоёр юм. Яасан. Маач уухгүй. Энэ тав шар. Одоо дэглэн зүрээс дэглэж. 그래 임치인데 사운드가 양을 지면 안 되지. 나한테 나를 한 хоёр туршилтайг чи хаана. Хоёр дахь энийг хаана болсон. Тэгэхээр чи боловсроо. За тэгээд дараа чи хана. Ажлаас өөрчлөлт. Тэгэхээр чи өөрчлөлтгүйхээр яг энийхээ хэд дээр байгаа даа. Энэсээ тасна хайр. За. Тэгэхээр яг Бага. за тэгээд яг энэ тэгээд давсны нааша анхаарал тавьчих. Тэр наад 3 сагсан байгаа бодвол чи ямар орчин бэ гэдгийг ардлан бичиж штэ одоо. Үчлэр саамаг шүлтэг 3 орчингийн аль альтанд тохирч юм гэдгээр ардлан бичиж. За бичсэн бол тохиогоо бүрээ. Бичсэн үү? За одоо наашаа харъя. За одоо өөрөөсийнхөө барьж байгаа багийнхаа багш нэгэд асуулт асуугаад байна. Шоогоо хаялаа шүү. За. 6 дахь шүү. Жамбаа. За жамбаа сэрэн. Жамбаа дөрж. За тэр. Эхнийх нь яасан юм? Пиаш. Одоо хэр ямар орчин бэ? За танахаас. За нэрээ чи суглаа шүү. Цэд тулан. За одоо хоёр дахь туршил. Пиаш баг болоогоос баг. Ямар хүчлэлэг орчин. За сайн байна. За дараа нь шахая. 5. За ямсраа. За сам. За тохиж гинэ. За тэгвэл одоо өөрөөсөө баг дээр авчид наач. Багштайгаа хариугаар тулгая. Гүнг гаштай гүнг. За хасан.
шүлжиг орчин. За тэгээд өөрсдийнхөө хийсний бодож байгаа өөрсдийнхөө үйл баг үнэлгээ өгч. За сайн байна. За одоо наад ажлын хуудас дээрээ зөв болгож тэмдэглээрэй. Зөв болгож тэмдэглээрэй. Тэгээд ерөнхийд өгүүлэлтээ гаргах цаг өдрөө. Ерөнхийд өгүүлэлтээ гаргах. За ерөнхийд баг одоо ерөнхийд өгүүлэлтээ гаргаад ярих хэлээр явуулъя. За ерөнхийд өгүүлэлтээ багаараа хийж жаад дэвтэр дээр тэмдэглэн шүү өдрөө. За тэмдэглэсэн багийн багштай юу болохоо өгөөрэй. За гурван
орчин ба индикаторын тухай ойлгохтой болох гэсэн зорилго тавьсан. За тэгвэл одоо бүгд нэгдүгээр зорилго. Уусан тийм орчин тодорхой. За ямар орчин вэ? Маш зөв сайн байна. Индикатор бүсүүдийг мэднэ. За ямар индикатор вэ? За тэгвэл гурван зорилго индикатор бүсийн тусламжтай уусны орчин тодорхой боловсрол. За уусан ямар бодисуудыг ашигласан бэ? Ашиот, натрийн гидроксид, аш холоо. За тэгвэл энэ гурвыг сонгосны учир нь юу юм бэ? Тус бүр тусдаа нөгөө гурван орчин шиг үзүүлж гинэ. Тийм учраас багш сонгосон байна шүү дээ, тийм үү? За одоо тэгээд дараа нь яасан? Туршилтаа яаж хийсэн блэ? Энэ яа? Индикатор бодисоо хийсэн тийм үү? Нэгээс хоёр төслийг хийсэн. Тэгэхээр өмнө нь хуурж ийсэн. Өмнө нь хуурж орчингийн тодорхойлсон тийм үү? За бүгд дөрөв даатгахаар өнөрсөө цаас ашиглан уусны pH-ийг тодорхойлсон. За тэгвэл уусны pH-ийг тодорхойлоход ямар арга хэрэглэсэн? Ямар процесс хэрэглэсэн блэ? Давс. Давсны уусмаар оксас барансан. За одоо тэгээд аргачлалаа яриадаа бид нар тэгээд ийм нүдүүд үлээ. За хэлээ. За нэгдүгээр садаа танах барансан сам дээр ажилласан юу гэх юм? Манай хүмүүс барансан сам дээр сансараа усаасаа гэрээс муугаар мөрөж уусгачаад тэгээд өнөрсөө цаасаа дээр нь дөргөд өвгөний өөрчлөлт босч байгаа юм. За танах болохоор хоёр дахь ямар ажил хийлээ? Ямар дагсаа хийлээ? Уксус нь болохоор босч байгаа. уксус цааснаа ингээ хийгээд тэгээд шууд тагласан. За тэгээд өнгө нь ингээд урдсан шаргалтаа өөрчлөлт. Энийг бид нар ямар орчинтэй байх гэдгийг мэдсэн. Юу ашигласан? Өнөрсөө цаас ашигласан. Тэгээд орчингийн өнгөнийх нь өөрчлөлтийг өнөрсөө цаас илрүүлэгч нэг өргөд юулээ навч тестийг ашигласан байна шүү. За танах хоолны давсан үсмэлтэй өнөр цаас дурсан. За өнгө нь өөрчлөлтөд өнөрсөө цаасна. За тэгвэл pH нь болохоор 7-аас их бага тэнцүү байна. За гэрийн даалгаврыг мэдээд авч. Өнөөдөр бид зураг хангасан уу? Хангасан. Зөвхөн бүгдийг биелүүлсэн үү? Биелүүлсэн. За сайн. За гэрийн даалгавраа тэмдэглээ. Гэрийн даалгавар тэмдэглээ. Уус үлгийн орчин хүчилдэг шүлдэг саарн гэж нэрлэсний учир юу вэ? Асуултанд хариулж өгнө. За одоо бүгдээрээ босороо. Гэрийн даалгавар тэмдэглэсэн болов? Босороо. За хичээл дуслаа.